Сайн байцгаана хүүхдүүдээ. 9 дэх өдрийн мэнд хүргэе. 9 дэх өдрөө багш нь та нартаа шидэт тогоо гэсэн сайхан үлгэрийг энэ хөөрхөн ботгонуудтай хамт уншиж өгөхөөр бэлтлээ. За үлгэрээ хэлцгээе. Туйлын ядуу боловч сайхан сэтгэлтэй нэгэн охин байлаа. Охин өдөр бүр самар жимс түүж зүгийн бал цуглуулахаар ойроо явдаг байв. Хэдийгээр өөрөө нэг ч удаа цадатлаа хооллож үзээгүйч охин олсон бүх хүнсээ найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ үргэлж хуваалцдаг байлаа. Нэгэн өдөр тэр ойж явж байгаад настай эмгэнтэй таарав. Эмгэн охин руу хараад би чамд туслахыг хүсэж байна. Чи хоол хүнсний зүйл олохороо үргэлж бусадтай хуваалцаж байхыг чинь харсан. Тиймээс чиний сайхан сэтгэлийг үнэлээд би чамд энэхүү шидэт тоогоог бэлэглэе гэлээ. Энэ ямар иш шидтэй юм бэ гэж бяцхан охин асуулаа. Хариуд нь эмгэн өлсөн үедээ овёосоо чанаарай тоогоо минь гэж хэлээрээ. Тэр үед тоогоо цэцгийтэй халуун овёосоор дүүрэх болно. Тэгээд одоо хангалттай гэж бодсон үедээ зогсоорой тоогоо минь зогсоорой гэж хэлээрээ гэв. Бяцхан охиныг овёосоо чанаарай тоогоо минь гэж хэлмэгц тоогоо шууд л амтд овёосоор дүүрэхэд охин маш их гайхлаа. Овёос буцалсаар дивэрч тал тийш цацалж эхлэв. Зогсоорой тоогоо минь зогсоорой гэж эмгэнийг тушаатал тоогооч тэр дороо зогслоо. Бяцхан охин маш их баярлаж байлаа. Одоо хамтдаа эцгээе гэж эмгэн хэлээд тэр хоёр цэцгийтэй халуун овёосноос амтархан идлээ. Тэгээд эмгэн явхдаа шидэт үгсийг мартаж болохгүй шүү. Тэгвэл чи дахиж хизээж үлсэхгүй хэмээн захилаа. Бяцхан охин гэрлүүгээ гүн очоод гэрийнхэндээ шидэт тогооныхоо ид шидийг харуулan бүгдөө амтд овёос зоглов. Гэвч энэ бүгдийг нэгэн ховдоггүй цонхоор нь харж байсныг тэд огт мэдсэнгүй. Тэрхүү шидэт тогоо овёос хэрхэн чанж эхлэхийг харсан ч зогсоох хэсгийг нь хараагүй байв. Бүгд унтсан хойно өхөө өнөөх тоогоог хулгайлаад гэртээ авчирлаа. Тэгээд унтлахын өрөөндөө ороод овёосоо чанаарай тоогоо минь гэж ориллоо. Тоогоо амтд овёос буцалгаж эхлэв. Овёос буцалсаар сүулдэ тогооноос халин гарч тал тийс үсчиж эхлэв. Зогс гэж бяцханхүү орилтол тоогоо огт зогссонгүй. Унтлахын өрөө овёосоор дүүрч шатаар доош урслаа. Тэгээд үүдний өрөөг дүүргээд хаалгаар урсан гарав. Эцэстээ чансан овёос гудамжаар яг л гол шиг урслаа. Хүү хэдий байдаг чадлаараа зогсооч гэж орилсон ч овёосон гол улам бүр өтгөрч байшингийн дундуур шүлжин толгод даван одлоо. Туслаарай! Би овёосонд живхэн гэж хүү хашгирлаа. Бяцхан охин цонхоороо өнөөх хүүг хараад юу болсныг тэр даруй олж мэдэв. Тэгээд зогсоорой тоогоо минь зогсоорой гэж хашгирчээ. Энэ үед тоогоо зогсож бяцхан хүү аврагдав. Гэхдээ тэр гэрлүүгээ эргэн очихын тулд замдаа байх овёосуудыг бүгдийг нь идэх хэрэгтэй болжээ. За ингээд үлгэр маань дуслаа хүүхдүүдээ. За яасан бэлээ? Сайхан сэтгэлтэй охин тийм ээ. Хүнсний зүйл олохороо дандаа найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ хуваадаг. Өөрөө нэг ч удаа тэнд шунаж тийм үү цадтлаа идэж үзээгүй тийм хөөрхөн охин байсан тийм ээ. Гэтэл тэр охиныг ажиглаад исэн эмгэн тийм ээ. Охин минь би чамайг харлаа. Чи бол их сайхан сэтгэлтэй юм байна. Тэгээ сайхан сэтгэлийг чинь хариу болгоод би чамд шидэт тоогоо бэлэглэе гэдэг тийм ээ. Энэ ямар шидэттэй юм бэ гэд охин асуудал юу гэдэг үлээ? Овёосоо буцалгаараа тоогоо минь гэд хэлэхээр л яах нь. Цэцгийтэй амтд овёос тоогоо дүүрэн буцлаад охиныг зогсоорой тоогоо минь гэж хэлэх хүртэл яана гэлээ. Буцалгаал тогооноос яах нь. Овёос маань дундаршгүй дуусшгүй гарсаар байна гэсэн тийм ээ. Тэгээд эмгэн охинтой хамт сайхан овёосоор хоололцоход тоогоо өгөөд явахдаа юу гэдэг вүлээ? Шидэт үгсээ битгий мартаарай охин минь гэв. Охин маш их баярлаа. Тоогоогоо аваад гэртээ ирээд гэрийнхнийхээ дайлахыг нь
цонхороо яасан бilé? Нэгэн ховдоггүй болж хараад шөнө орой болоод бүгд унтсан хойно өнөөх хүү яалаа тоог хулгайлж авчираад унтлагын өрөөндөө ороод овьяасаа чанаараа тогоо минь гэсэн чи яалаа. Тогооноос маш их овьяас гараад унтлагын өрөөнд дүүрээ шатаар нь гараад нэг давхраар нь дүүрээ дараа нь байшингаар нь гараад урсаад тийм ээ. Тэгээд бүр толгод даваа явцдаг тийм үү. Тэгээд хүү яадаг вүлээ? Авраарай туслаарай овьяас нь чи ихнэ гэтэл охин цонхороо хараад бүх хүчрийг олоод загсаараа тогоо минь загсаараа гэж хэллэгт яах нь. Сая тогоо маань овьяасаа чанахаа болоод хүү яадаг вүлээ хөхтөдөө аврагддаг тийм ээ. Харин тэгтээ хүү гэртээ харихын тулд тэр овьяосон голоо өөрөө яадаг вүлээ? Идэд тусах хэрэгтэй болдог шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ үлгэрээс бид нар юуг сургамж олгож авах юм бол шунал гэдэг бол их аюултай зүйл байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол маш их шунхай сэтгэлээр тийм ээ. Зөвхөн яах вэ? Овьяосоо чанаараа тогоо минь гэдэг үгийг чэйжлээд л үлдсэний нь яах вэ? Анзаарлага аваа явтал хүү маань өөрөө яасан? Овьяосонд живж өгөхөө шахлаа шүү дээ тийм ээ. Тэг хүний имийг зөвшөөрлгөө хулгайлж аваад үнэн учрыг нь мдээгүй байж хэрэглэх яаж гэнэ? Ийм аюултай байх нь шүү дээ. Тийм учраас бид нар яах нь бусдын зүйлийг зөвшөөрлгүй авч болохгүй ах нь тийм ээ хөхтөдөө. Нэгдүгээр хоёрдугаарт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй ах нь шүү дээ. Хүний юмд хамаагүй сунхай сэтгэлээр хандаж болохгүй ах нь бусдын зүйлийг яах нь хулгай хийж бас яах нь авч болохгүй гэдгийг энэ үлгэр маань бид нар сургаж өгч जैन тийм ээ. Мөн юу лээ хөхтөдөө сайхан сэтгэлийн хариу хизээ нэгэн цагт заавал ирдэг. Сайн үлийн хариу хизээ нэгэн цагт сайн сайхнаар ирдэг гэдгийг энэ үлгэр маань биднэрт яаж гэнэ хэлж өгч जैन тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол охин хин нэгэн туслахдаа хариу сайн үл хүлээсэн билүү? Үгүй шүү дээ тийм ээ. Угаасаа л олсон зүйлээ зөвхөн гэрийнхэнтэйгээ биш найз нөхөд эргэн тойрныхонтоо чин сэтгэлээсээ хармын сэтгэлгөө хуваан хэрэгжилж исэн учраас түүнийг нь харсан бусад хүмүүс охинд яасан байна вэ? Бас сайхан сэтгэлээр хандаад шидэт тоогоо бэлгэлсэн байна тийм ээ. Тэгээ шидэт тоогоотой болсноороо охин болоод охины гэр бүлийнхэн бас эргэн тойрных нь ахиж хизээж өсөхөргүй болж штэ тийм ээ. Энэ л үлгэр дээр гарч байгаа зүйл боловч бидэнд ч ихсэн сайхан сэтгэлээр бусдад туслах юм бол сайхан сэтгэлийн минь хариу хизээ нэгэн цагт сайнаар надад яах вэ? Ирдэг байх нь тийм ээ. Гэхдээ заавал сайн зүйл ирнэ гэд хүлээгээд хариу хүлээгээд сайхан сэтгэлээр хандна гэж аахгүй шүү дээ. Сайхан сэтгэл гэдэг маань хариу хүзээж хүлээдэггүй тэр үйлдэлийг хэлж байгаа. Тийм учраас эргэн тойрныхаа хүмүүст хариу харалгүй сайхан сэтгэлээр тусалж яваарай хөөхтөдөө. За ингээд өнөөдөр үлгэрээ энэ хүргээд өндөрлөе. Маргаашийн үлгэрээр эргэн уулзтлаа. Түр баяртай хөөхтөдөө. За багшийн ард байгаа хөөрхөн ботгонуудыг сайн харж авсан уу?